аялал жуулчлал соёлын сайдаас асуулт асууя. Энэ Алтай Таван богд хотон хоргон нурыг аялал жуулчлалын бүс болгон засгийн газрын мөрөн хөтлөөртэйгээ өнгөрсөн 4 жилээс юу ч хийгдэг. Тэр явж байгаа жуулчдын бид засах газар, отоглох газар энэ дээр одоо яагаад ийм засгийн газрын мөрийн хөтлөөрт орсон дээр яагаад ийм хийгээгүй? Энэ талаар асууя нэгдүгээрт. За хоёр дахь дээр Алтай Таван богдын чиглэлд явж байгаа 30-40 мянган жуулчид явж байна. Гэтэл энэ хураамжийн асуудал дээр бас анхаарал таамдаа тэр отоглох газар энэ тэрийг шийдэхгүй бас хураамж төлөхгүй юм нөхцөл байдалтай бид яана гэдэг ард иргэд бас хүсэлт ирж байгаа. Энийг яаж шийдэх юм? За хүнс хөдөө аж ахуйн сайд цангийн сайдаас асуух асуулт байна. Энэ дотоодын одоо 17 гурлын өдөр байсан байна. Одоо ингээд 10 хэдэн хаалгаа барьчаа 6 толон байгаа юм байна. Ноёдлон бид нэр гурлын импортын татварыг тэгэлсэн зудтай холбоотой баяжуулсан нийтдээ нэг 86 компани гурил орж ирсэн байна. Баяжуулсан гурлыг хэд нэг 20 тонн, баяжуулаагүй гурлыг хэд бараг 100 гаруй тонн оруулж ирсэн байна л да. Энтэй холбоотой энэ дотоодын өдөр тэр буудаа тариаланчт маань буудаага борлуулж чадахгүй. Тэгээд тариал 57% буурсан юм нөхцөл байдалтай байна. Энийг яаж шийдэх вэ? Энэ талаар асууя. За дараа бас сангийн сайдаас бас асуух асуудал байна. Энэ Баян-Улгийн аймгийн онцлог амжилтгийн төвийн барилгыг одоо 19 онд эхэлсэн. Одоо хүртэл ашиглалт нь өгөө Морин Сувд Construction гэдэг компани. Гэтэл эдний барилгын яамны дүгнэлтэд нь гарцсан эрүүл мэндийн яамнаас бас юм гарцсан мөртлөө 3 тэрбум 758 сая төгрөгийг одоо сангуулалтыг тавихгүй болоод энэ имлэг ашиглалтанд өгч чадахгүй юм байдалд хүрчээд байна. Цайдынгийн зөрүү бас юм байдсан байна. Тэгтээ юуг нь аваад харж байна. Одоо бүх дүгнэлт энэ төр гарцсан мөртлөө 10 сарын 7-нд дүгнэлт гарчаад өгөхөд одоо энэ жилийн төсөвт яагаад суулгаагүй юм бол байна. За дараа нь хөдөө аж ахуйн сайд боловсролын сайдаас ер нь хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх асуудлын сүүлүүдээр нь одоо хөдөө аж ахуйн 1500 оюутан байдаг гэж ярьж шүү дээ. Гэтэл одоо малын эмч, зоотехник, агроном энэ чухал атраа энэ хэрэгжээд байдаг малын мэргэжилтэнгүүд бараг хөгшөрчихсөн мэргэжилтэнгүй болсон юм нөхцөл байдалтай. Энийг энэ жилд элсэлтийн дээр яах вэ? Элсэлтийн шинээр нэмэх юм уу? Хөдөө аж ахуйн дэд зөвхөн аялал жуулчлал ямар ангийн шаардлагагүй тийм ангил ажилтуулаад мэргэжилтэн бэлдээд байгаа л да. Энийг яаж шийдэх юм? За эрүүл мэндийн сайд байна уу? Эрүүл мэндийн сайдад бид нар энэ 1 минутаар нэмээд авчээ. Би жилийн эцсээр эрүүл мэндийн сангийн эрсдлийн сангийн тэр 50 хэдэн тэрбум, эрүүл мэндийн даатгалын чөлөөтөлдөгдлийн 60 хэдэн тэрбум, дээр нь 350 хэдэн тэрбум нэмж өгсөн. Гэтэл одоо ингээд улсын эмнэлгүүдийг бараг 10% цангуулалтыг ассан. Хувийн эмнэлгүүд бид нар уулзалт хийгээд бараг 40-50% хасагдлаа гэдээ ярьж ирсэн. Энэ чинь ард иргэд бас хүндэр тусч байна. Хувийн эмнэлгүүд төлбөр авч эхэлж байна. За жилийн жилд ингээд бид нарын жилийн эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн нэмэгтээ бас нэмэгдэнэ гэдээ бодсон чинь одоо өөр зээл тавиад тэгээд сүүлдээ ингээд эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн тусламжилчгээ ингээд салгарлах юм руу хөрчил л да. Жилийн жилд ингээд байх уу яах вэ нэг яаж шийдэх гэж байна? Энэ талаар асууя, дараа тодруулъя. За эхлээд номын сайд, эрүүл мэндийн сайд таач юу? Эдийн засгийн хөгжлийн сайдаа, эрүүл мэндийн сайдаа дутахгүй бол.
За тэгэхээр номын сайд хариулж. За бисен гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгürt маш тодорхой асуулт асуусан учраас хариулчих. 2021-с 2025 оны хооронд доктортой айлжуулсан хөгжүүлэх төслийн хүрээнд Баян Улгийн Увс ховд завхан зэрэг газрууд дээр тэзүү Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлэхээр байсан. За хэдий тийм боловч одоо өнгөрсөн жилийн хугацаанд улсын хурал дээрээс буюу байнгын хорон дээрээс энэхүү хоёр дахь төсөл буюу энэ Баян Улгийтэй холбогдолтой төслийг цуцалсан дэмжээгүй учраас энэ Азийн хөгжлийн банктай хамтарч хэрэгжүүлж байсан төсөл цуцлагдсан байгаа. За энэ хоёр төсөл хэрэгжсэн. Нэгдүгээр хэсэг нь бол Хинтээ аймагт хэрэгжүүлж байгаа Эзэн Чингис хаантай холбогдолтой түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл. За энэ төсөл бол яг цаг хугацаанд хийгдээд явж байгаа. За үндсэн чиглэлээр нь аялал жуулчлалын салбарыг хэлэхэд бол аялал жуулчлалын салбар сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийн өсөлт гаргасан салбар буюу ковидын дараах дэлхийд дахнаа хамгийн өндөр манай Монгол улс иргэн одоо энэ салбар одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн салбар гэж үзэж байгаа. Манай аялал жуулчлалын тоо ковидын өмнө 577 мянган жуулчин байсан бол өнөөдөр 808 мянган жуулчин бид нар яг 2024 онд хүлээж аваад байна. За бид бүхэн өнгөрсөн хугацаанд бол Монгол улсыг олон улсад илүү сурчлах ажил дээр анхаарсан. Яагаад вэ гэхээр бид нар дэлхийд дахнаас жуулчин авчирч байж энэ хүү салбар нь одоо хувийн хвшил суурьтай хөгжиж явах салбар гэж үзэж байгаа учраас бид нар одоо хэрэглэгчийг бэлдэх ажил дээр буюу дэлхийд Монгол улсыг сурчилж үгээрээ дамжуулан аялал жуулчлалд жуулчлал татах ажлыг илүү түлхүүх хийсэн. За бид энэс цаашаа бол илүү дотооддоо таны хэлж байгаа энэ зам дагсан ариун цэврийн байгууламжуудыг нэмэгдүүлэх, за түүнээс гадна дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж, хөдөө орон нутагт өвлийн улиралд үйл ажиллагаатай байдаг аялал жуулчлалын кампуудыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг одоо яг стратегитэйгээр хийж байна. За энийг хийж хэрэгжүүлэхийн тулд бид нар одоо бүсэлсэн хөгжлийнхоо үйл ажиллагаатай уялдуулан 7 бүстэй 66 аялал жуулчлалын орон зайг бий болгож энэ орон зайдаа уялдуулсан дэд бүтцүүдийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ одоо зам тээвэр аялал жуулчлалын яамтай уялдуулан ажиллаж байгаа. За манай салбар дээр хамгийн чухал бас нэг зүйл юу байдгүй гэхээр бид нар олон улсаас ирж байгаа жуулчдыг Монголд ирүүлэх нь одоо агаарын тээврийг их нэмэгдүүлэх, за хоёрдугаарт орон нутаг руу явж байгаа дотоодын агаарын тээврийг доктортой болгох ажлууд байдаг. Тэгэхээр эдгээр ажлууд дээр анхаарч ажиллаж байгаа. Тэгээд энэ хүрээндээ таны түрүүний асуусан одоо зам дагсан ариун цэврийн байгууламжуудын хувьд бол бид нар хувийн хвшилтэйгээ хамтран байгаль орчны яамны гаргасан стандартын дагуу 100 гаруй газар одоо энэ ариун цэврийн байгууламжуудыг бий болгохоор эх онуудад төлөвлөн ажиллаж байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын салбарын хувьд бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр одоо өсөлттэй буюу 1.1. За хоёр дахь асуултанд J2 сайд хариулах уу? Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн асуудал. Наран баяр сайд хариулах ёстой. Салбарын хүний нөөц бэлтгэх бодлого босруулалтын яамд хариулагдж байгаа. Салбартай холбоотойгоор үндсэндээ салбар хүний нөөцийн гүн гүнзгий дутагдалд орж байна. Яаралтай улсын их хурлаас онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлж хөдөө аж ахуйн салбарт ажиллах мэргэжлтэй болсон хүчнийг бэлтгэх энэ бодлогыг авч хэрэгжүүлэхгүй бол салбар хүний нөөцийн гүн дутагдалд орж байна гэдгийг дахин хэлхийг хүсэж байна. Тэг ямар бодлого хэрэгжүүлж байгаа боловсруулалтын яам хариуцж байгаа. За Наран баяр сайд боловсон хүчний бодлогын асуудлаар. За энэ хөдөө аж ахуй ялангуяа энэ хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үнэхээр боловсон хүчин дутж байгаа нь үнэн, бэлдэж байгаа нь ч гэсэн цөөрч байна. Агроном гэхэд нэг 200 одоо 30 орчим л хүн сурч явах жишээтэй. Ийм л нөхцөл байдалтай. Гэтэл одоо гол үйлдвэрлэдэг энэ хөдөө аж ахуйн салбар чи эндээ явж явах жишээтэй. Ер нь бол энэ салбараар нь харах юм бол 2127 хүн сурч байгаагаас газар тариалан мал аж ахуй нийлээл 423 хүн сурч байгаа жишээтэй. Тэгэхээр ийм нөхцөл байдалд бол одоо бид юу гэж бодож байна гэхээр нэгдүгээр энэ эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад нэг 20 орчим хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжил байгаа. Үүнийг бол нэмэгдүүлэе гэж. Хоёрдугаарт нь бол хөдөө орон нутагт ихтэй сургууль суралцж байгаа энэ суралцагчийн 50% хөнгөлтийн асуудлыг их хурлын гишүүн үүрийн туяач гэсэн хөндөд байгаа. Энийг бас жоохон нөхцөлийг нь зөөлрүүлэхгүй бол бас болохгүй байгаа юм. Амжиргааны бас нэг одоо төвшинг шаардчихсан юм байгаа. 50% хөнгөлтөө зээл олгоод 50% нь хөнгөлүүлээд тэгээд ингээд явчих юм бол бас энэ чиглэл Наран баяр сайдын микрофоныг нэмж өгье.
орон нутагт бол одоо ажиллах ийм боловсрол хүчин тэндээ бэлтгэж эхэлнэ гэж харж байгаа. Түүний зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт бол мянган мэргэжилтэн бэлтгэх бодлогыг дэмжих. За Атрын 4-р аян ингээд зохион байгуулж байгаа холбоотойгоор хөдөө аж ахуйн одоо мега төслийн хүний нөөцийг бэлтгэх сурах төлөвлөгөөг бусад салбаруудтай хамтраад бид засгийн газараар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Мөн одоо хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлийн индексүүдийг багцлаад зоотехникч малын эмчийн хөтөлбөрүүдийг нь бол түлхүү дэмжих ийм шаардлага гарсан. Төрөлжсөн ахлах сургуулиудаар дамжуулаад малчин одоо фермер болох ийм хүүхдүүдийг тасралтгүй бэлдэх хосмог сургалтаар бас дэмжих ийм ажлууд явж байна. Бид бас энэ малчин өрхийн гишүүний мал аж ахуй эрхлэлтэй холбоотой ур чадварыг хөгжүүлэх сургалтыг бол эхлүүлсэн. Энэ жил нэг сайдын багц дээр 150 сая суулсан байгааг бол хэрэгжүүлэхээр өнөөдөр төлөвлөгөө нь гараад холбогдох яамд руу явуулаад ингээд хамтран ажиллаж байна. Ийм нөхцөл байдалтай байна. Баярлалаа. Хүний нөөцийн асуудал бол ер нь ганцхан хөдөө аж ахуйн салбарт гэлтгүй бараг бүх салбарт байгаа. Одоо эрүүл мэндийн салбарт ч байгаа, боловсролын салбарт, наран байр сайдын салбарт ч байгаа тийм ээ. Тэгэд 23 оны хүний нөөцийн том судалгаагаар бол манай төгсж гарч байгаа хүүхдүүдийн 4 хүүхд тутамны нэг нь ямар нэг юмны менежментээр төгсж байгаа. Бизнесийн удирдлага, аялал жуулчлалын удирдлага гэх мэтчлэг. Яг хөгжилд хөгтөлдөг сайенс, технологи, инженер, математик чиглэлээр 10 хүүхд тутмын нэг нь төгсөж гин гэж гарсан бэл. Тэгэхээр угаасаа энэ хүний нөөцийн асуудал бол одоо ялангуяа манай боловсролын сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, за дээрээс нь эдийн засгийн хөгжлийн сайд ингээ оролцоод энүүн дээрээ маш том бодлогын баримт бичиг гарахгүй бол энэ дээр бол ер нь бол амжихаа байсан. Тэгээ үүнийгээ та охин маань ганцхан салбарын хүрээнд гэхгүй бас авч үзэх ёстой шүү. За эрүүл мэндийн сайдаас түрэн бийсэн гişүн бас асуулт асуусан. За 24 онд эрүүл мэндийн сайдаар томилогдоход одоо эрүүл мэндийн даатгалын сан маш хүнд нөхцөл байдалтай байсан. Маш их өрт зээлтэй 24 оныг эмнэлгийн тусламж үйлчлэгийг тасалдуулахгүйгээр давж чадахгүй хэмжээнд очсон байсан. Энэ дээр нэлээд зохицуултуудыг хийгээд сайдын багцаас хэмнэлтүүдийг хийгээд эрүүл мэндийн даатгалын сан төвлөрүүлээд эрүүл мэндийн даатгалын сан дээр эрсдлийн сан бий болгоод эндээсээ бид нэр төлбөр тооцоо хийж 24 оноо амжилтад авсан. Ингээд авахдаа бид нар эрүүл мэндийн даатгалын сангийг 15% өсөлтөд 25 оны төсвөө батлуулсан. Ингээд энэ 300 гаруй тэрбум байсан боловч энэнгээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудад өгөх ёстой байсан төлбөрийг төлж барагдуулсан. Ингээд үндсэндээ 1.9 их найд орчим төгрөгийг бид нар одоо эрүүл мэндийн байгууллагуудад энэ жил хуваарлт хийж байгаа гэсэн үг. Тэгээ энийг Мөнхсөн сайдын микрофоныг нэмж өгье. Тэгэхээр энэ дээр бид нар нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүдээ бүгдийг нь сангуулжуулахаар төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудад байгаа мөнгөө л бүгдийг нь хуваарлж байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар энэ дээр ямар нэгэн асуудал байхгүй шийдэх юм бол энэ эрүүл мэндийн салбарын сангуулжлтын олон улсын төвшөнд хүргэж дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн дор хаяжныг 6% хүрэхгүй бол энэ асуудал хийж дуусахгүй. Одоо 25 онд нэмэгдээ тавигдсан төсөв энийг бид нар ямар зохицуулалт хийгээд энэ их өсөн нэмэгдэж байгаа тусламж үйлчилгээнд бүгдийг нь хүрэх боломжгүй. Энийг бид нар жил болгон үе шаттайгаар нэмэгдүүлж 26 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4%, 27 онд 5% төрж ингэж явахгүй бол эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөдрийн байж байгаа санхүүжилт дээр хүссэн хэмжээний санхүүжилт юмыг өгөөд явах ямар ч боломж байхгүй. Бид нар байгаагийн боломжоор нь зөв хуваарлт